За сайн байцгаана уу. Тэгээд энэ бичлэгээр Syrup of the End төгсгөлийн Syrup гэдэг анимыг ярихаар бэлдлээ. Анимын эхлэлд төв зүгээр явж исэн хүмүүс тусаар бөөлж ухаалдаж унж өгч тэгээд Япон тэр зэгтээ сүрж байхад хар хувцастай нэг бүлгэм гэмээр хүмүүс гарч ирж байгаагаар эхэлдэг. Үүний зэрэгцээ хідэн асрамжийн газрын хүүхдүүд хуучин асрамжийн газартаа буцаж очиж байгаа үйл явдал гарна. Энэ шар устэй дүрийг Мика, харин энэ хар устэй дүрийг юу хэдүүлээ тэгэхээр Шарка, Харка гэд ялгаад дуудаад явчихъя. Манай хэдийг би биндээ санаа зовоод байж байх хойгоор нөгөө нэг бүлэглэлийн гэж ихэнд ярьсан тэр хүмүүс дайрч орж ирээд эднэрийг ачаад аваад явдгаа бүгдийг. Тэгээд манай эдэг газар доорх байгууламжтай аваачсан чинь тэнд тэр эдээс гадна маш олон хүүхдүүд байдаг. Тэгээд яг үндэ нөгөө бүлэглэлийн хүмүүс гэдээсэн чинь тэднэр нь яг үндэ цус сорогчд байд. Тэгээд энэ байгууламжинд нь яадаг вэ гэхээр энэ хүүхдүүдийн цусыг өгөхгүй байхаар хэмжээнд авч оронд нь идэх юм хоол өгж тэгээд солилцдог. Тэгээд нэг ёсны одоо цус сорогчдын тижээлийн байгууламж нь энэ болчихж байгаа юм. Энэ хүүхдүүд дундаасаа хамгийн ухаантай нь энэ Мика. Тэгээд хамгийн нөгөө шудраг тэнэгдүү зантай нь энэ юу буюу манай Харка. За энэ хэсгээс язгууртан гэдэг цус сорогч нарын талаар гарч байгаа. Энэ нь яадаг вэ гэхээр цус сорогчд дундаа элит хүчтэй ухаантай цус сорогчдыг нь хилдэгэ гэсэн үг. Манай Харка маань анх асрамжийн газар ирэхдээ аав ээж нь хоёулаа өгчихсэн. Тэгээд тийм байдалтай ирэхдээ хэнийгч гэр бүлээ гэж боддгүйсэн боловч одоо энэ хугацааны турш энэ асрамжийнхаа газрын хүмүүстэй зүг байсараад тэдний гэр бүлээ гэж боддог болчихсон. Тэгээ манай Харка Шарка хоёр маань энэ цус сорогчдын байгууламжаас цухтахын тулд газрын зураг олоод тэг бөөндөө гарч явахаар шийдэд явдаг боловч өдөөс нь нөгөө мань язгууртан гарч ирдэг. Тэгээд манай Харка Шарка хоёр маань бусдыгаа цутаалахын тулд тэмцдэг боловч энэ зүйл болдог. Ингээд язгууртан бүх гэр бүлийнхнийг нь манай Харка Шарка хоёрын нүдэн дээр асны дараа Шарка маань Харкаг цухтаалахын тулд ганцаараа тэмцдэг. Тэгэд ийм зүйл болно. За энэ хэсгээс маш гонигтай үйл явдал болж байгаа нь манай Шарка маань цээжээ нэвт сүлбүүлсний улмаас цус алдаад үхэх гэж байгааг хэдүүл харж байна. Тэгээд цус сорогчдын арим нэмэлтгч болон ирж байсан учраас манай Харкаг Шарка зүгт амьд үлд гэж хэлээд цухтаалгадаг. Гадарга дээр гарч ирэхэд нь Японы эзэнт гүрний чөтгөр устгах салаа гэсэн хүмүүс хүлээж авч бидэнтэй хамт явуулчих чөтгөрийг устгаж чаддаг болно гэж хэлээд авч явдаг. Үүнээс хойш манай Харка маань 4 жилийн дараа гэхэд чөтгөр устгах салааны энгийн цэрэг болж чадсан байдаг. Энгийн цэрэг нь яадаг вэ гэхээр 2, 3 дөрүүлээ эсвэл дөрөөс дэшээ олуула нийлж байж нэг мангасыг унгааж алж чаддаг. Харка маань 4 жилийн хугацаанд өөрийнх нь гэр бүлийг алсан тэр цус сорогчийг болон гэр бүлийгээ хизээч мартаж байгаагүй. Тэгээд энэ 4 жилийн хугацаанд тэр том мангасыг олуулаа нийлж устгадаг мангасыг өлгөө алж чадгаар хэмжээний хүчтэй болчихсон байдаг. Дэлхий сүрхэд аврах том мангасууд болон цус сорогчд гэж хоёр зүйл гарч ирж байна. Амьд үлдсэн хүмүүс цус сорогчд болон мангасуудыг агнах хүмүүсийг бэлдэж гаргаж ирж тэгээд буцаад хүний ертөнцөө буцааж авахын тулд тэмцэлдэж байгаагаар ингээ партныг дуусч байна. Дараагийн бичлэгүүдээр улам сонирхолтой болох тул манай сувгийг subscribe дарж дэмжээрэй. Маш олон сонирхолтой бичлэгүүд орох тул дараагийн бичлэгээр уулзцгаая.